Эртний далайн ёроолын үлдэц бүхий цагаан сувраг, морин толгоонд цав, өөш манхан, их газрын чулуу зэрэг өвөрмөц тогтцтой байгалийн үзэгсэнд газрууд, өгөөдөө хааны өвөлжөө, буган чулуун хөшөө, замбах хайрхан уулын хүннүүгийн үеийн булш, дунд зууны үед холбогдох шаацсан хотын туйр гих мэт ховор нандин хосгүй үнэт дурсгалуудтай дууг өөрөөсөө төрүүлж дуулах дуучныг өөрөөсөө төрүүлдэг дунд ховь нутаг морьтны соёлыг дэлгэрүүлэх морин өртөө 2022 уралдаанд Төвшин баярын дулам жавыг дахин мордуулахаар боллоо. За ёо 50 да. яа чекэн Монгол өсгөө болсон байна шүү дээ. За амарцсан. Амарчаал гэртээ ирсэн. Яа. Хичээл нэрээ. Хичээл сайхан. Ойтон ус 10 жилийн ширээнээс шууд ойтны ширэл лөө. Бас жоохон хүндэл юм байна. Гэтэ яг зүгээрээ сайхан сураал явжлаа. За үзэгчд маань гайхчихж магадгүй нөө 21 оны оролцогч дуу яа маань яагаад энд 22 оны нэвтрүүлгээр гараад байгаа гэсэн чи 22 онд манай хүмүүс маань нахихаар болсон. Тэгээ нахихтаа айгүй сонирхолтой үйл явцаар чав нахихаар болсон гэж сонссон. Би яхаас чи өөрөө яриулаа байхгүй юу? Тий, одоо би яг ингээд яг энэ нэвтрүүлэг дахиж орно гэсэн бодол өөрөө дотроо байсан. Гэхдээ яг над руу ингээд бүр гадаадаас хүн ингээд залгаад чамайг ингээд дэмжиж байгаа шүү, үзэж байгаа шүү. Гадаадд оршин суудаг монгол хүн юм байлээ. Тэгээд үзэж байгаа шүү. Чи дахиад ороорой, би чамайг одоо ингээд дэмжнэ гэд тийм одоо олон хүмүүсийн тэ одоо намайг дэмжиж байгаа итгэл гомж би одоо дахиад үзээд алтыг гэж бодоод энэ нэвтрүүлэгт энэ удаагийнхт нь бүртгүүлсэн байгаа. Америкс тий? Тий, Америк. Яа, за Америкт үдж байгаа эрхэм танд маш их баярлалаа. Тэгээд манай дууяг бас дэмжиж байгаа тий. Одоо манай дууяа маань одоо дундгой аймгийн Дэрэн сумаас оролцож байгаа. Нөгөө айраг чин дэмбэж охин чи угаасаа яагаад амар айраг уугаад байгаа ингэсэн чи Дэрэн чи угаасаа айргаар алдартай юм билээ шүү дээ тий. Сая тэгээд манай хүн чи учиргүй айраг уугаад учиргүй дэмбэдээ тий. Нахахаар бас ямарсан Америкт байгаа тэр монгол хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна. За маа хүн чи 2021 онд шагналын өрөөнд орсон шүү дээ тий. Тусгай барьна. Яг тэр нэг шагнал авч явах мөч чинь ямар санагдсан. Ер нь чи оноогоо ерөнхий барагцаа бол байсан уу тий? За ер нь бол би яг анхны хийдэг өдөр бол өөрийгөө нэлээд одоо ер нь муу явчлаа да гэж бодсон. Тэгээд сүүлийн өдрүүдэд ингээд өөрөө ч ингээд уучраа болоод яваа. Тэгээд яг сүүлд бол шагнал гардуулах хэвээр бол яг үндэ тусгай байранд орно гэж ер нь бол бодоагүй. Тэгэл орцсон гэхээр нь бол амар баярлсан өөрөө дотроо. Гэхдээ яг нөө өөрөө анх төрүүлэх зорилготой гэсэн нээс жоохон мууч гэсэн яг тухайн үе надад тохиолдсон процесс бол маш тий гайхалтай үйл бодол болсон. Тусгай байр гэдэг бол. За энэ жил бол мэдээж зорилго болоод байна шүү дээ. Зорилго тодорхой. Яг үлээ. Төрүүлж рекорд ивнэ. За төрүүлэн дээр рекорд ивдэн. Тэгээд ийм үт бол шүү дээ. Жолооны хөрсөж авч гэсэн яриа гараад ирсэн. Үгүй арай болоог бас. За тэгээд одоо Монгол морь одоо тий 18-тай охин 2 ингээд 1000 км яаж салахгүй тэр рекордыг эвдэх үү гэдгийг л харуулахыг зорин доо. Яа гайхалтай. Маа дууяа нэг өрсөлдөгчтэй үг хэлдэж шүү дээ. Одоо нэг хэлээч. За яхаа тэгээд тэгэл уралдаан дээр л би нэг харъя. За тэгээ амжилт. Баярлалаа. Тэгнэ. Тэгнэ. Тэгээ орой гэрт нь уулзъя. Тэгээ гэрт нь нөгөө хувцас өмсөж жаад гоё те. Тэгээ да. Тэгээ гарынхаа хоолыг хийж өгнө гэсэн. Тэгээ гэр бүлийнхэнтэй илүү сайн танилцаж гоё яриа болох байлаа. Дундгов аймгийн Дэрэн сумын харьяат Төвшин баярын дулам жав 19 настай. Кино урлагийн дээд сургуулийн 1-р төвшний оюутан Дулам жав Монгол брэнд морин өртөө 2021 холын зайн өртөөчилсөн уралдаанд тусгай байр эзэлж 45 цаг 52 минут 30 секундын хувийн рекордыг тогтоосон бол 2022 оны уралдаанд энэ рекордоо хэрхэн ахиулж хэр өрсөлдөгч болсноо харуулах сонирхолтой уралдаан энэ зүүн болно. За би бол эцэг эхээсээ дөрүүлээ. Нэг ахтай, нэг эгчтэй, нэг охин дүүтэй. Тэгээ нодон бол ах өөрийнхөө төрсөн ахтай оролцсон. Одоо энэ жил өөрөө ганцаараа хүчийг үзэж одоо ахынхаа даагийг хамт нэхэхээр оролцож байна. Манай аав хоёр бол одоо удамд амжсан малчин хүмүүс байдаг. Ээж бол сумынхаа төв дээр манай Бомботогийн засаг дарга хийдэг. Миний охин энэ жил дахиад одоо 22 оны уралдаанд оролцсон гэж бүртгүүлсэн гэдэг ингээ байж исэн чинь Америкийн нэгдсэн улсад амьдардаг монгол хүн залгаад одоо энэ нөгөө 21 оных нь уралдааныг бүр өстө дугаар бүрийг үзээд яг нөгөө миний охины яг улаан пен болчоод тэгээд
бүр одоо дахиж оролцох юм бол тэр хүүхдийг л дэмжинэ гэж энэ зохион байгуулагчид руу ярьсан холбогдсон байгаа байхгүй юу. Зүгээр одоо хөндлөнгийн үзэгч хүн тэгж миний хүүг ингэж шүтэж үзэж яхад тэгээд ёстой охиноороо бахархаж байгаа. Миний хүү ёстой тэр олон оролцогчид уралдаж яхад миний хүү ёстой нүүрийн буянтай юм аа миний охин гэж ээж нь охиноороо бол ёстой бахархаж байгаа. Тэгэл нөгөө хүн нь шууд урьдчилгаагийн өгнө гээл. Тэгээд миний хүүг тэр нөгөө юуны зохион байгуулагчдын одоо нөгөө урьдчилгааг нь хийцэн. Тэгээд одоо ингээд энэ уралдаанд бол миний хүү оролцохоор болцсон. Тэгээ охиноо бол одоо 22 онд 21 онд бол яг ахтайгаа хоёулаа орой гэхтэн би тэд чинь нөгөө морь гэхээр л нэг дэвэрдэг болсон чинь сэтгэлийн өөрлөөр тэгэл хоёуланг нь оруулчихсан. Тэгээ энэ жил бол миний охин ганцаараа орно. Тэгтээ би охиноо бол энэ жил бол илүү сайн уралдана гэдэгт бол найдаж байгаа. Манай дээр үеэсээ малч болсон наач хоёр талаас хоёулаа. Манай чинь дуулна урдна аав ээж. Тийм л ус үйдэг. Бasta нөгөө эргэн ийдэг юм л стайл. Би чи нэвтрүүл цацагцнаас хойш өстэй айгүй хүзэл. Үзэх тоолонд ер нь бол би яг энэ үед ингэх байсан юм байна да. Эхний эдэн өдрийн уралдааны би бол одоо дахиж үздэг шүү дээ. Үзэхээр өстэй арай л муу юм чи гэж бодогдоод. Тэ би ер нь ингээд харахаараа тэгдэг байхгүй. Энэ үед одоо ингээд гойдаад урдна гарчихгүй яасан юм бол доо ч юм уу. Энэ үед одоо яагаад энэ ард үлдсэн юм бэ? Ер нь тийм юмуд айгүй их гарч ирж ийсэн. Тэгээ сүүл рүү үзэхээр улам сонирхолтой болоод өөрөө сайжрахаар ер нь сонирхолтой болд юм байл л дээ. Тэгээ би бол ер нь сүүлийн эдэн өдрийн уралдаанд нэг их үздэг. Тэрнээс ихний эдэн өдрийг бол их үздэг шүү дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг бол яг үнэн те. Би ялан дийлнэ гэсэн хүмүүс бол яг ингээд зүтгэл байхад бол тэгэл суглаа хүртэл юу таарад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо миний хуулын дараа жил бол тэгэл өстой би чадна л гээл орхоос өөр домгүй одоо нэгэн тал орох болсон юм чинь. 8 дахь өдрийн 4 өртөд өдөр. Тэгээд 2 дугаар өртөн дээр бид нэр очисон чинь нэг бүр асар барьцсан. Тэгээд амар олон хүн цугулсан. Бүх ирсэн бүр хамгийн сүүлд ирсэн хүндээ ч гэсэн яг ингээд би бүр тэрийг амар санаж нэг бүх хүндээ айраг ингээд юутай сүү хатагтай барьж ирсэн. Тэр өртөө бол надад хамгийн гой санагдсан. Бүр яг бүх хүнийг ингээд айгуугой наадам шиг хүлээж аваад тэгэл тэр хүмүүсэндээ бичлэг хийгээл энэ хидэд орсон хүүхэд байна мөхтэн. Тэр өртөн дээр би нөө төрүүлж ирсэн. Тэгээд бүр сэтгэл тэр өртөө их сайхан үлдсэн. Барианд ороход манай гэр хин чи бүгд тэр ирсэн байсан. Тэгэл их барианд ороод ирсэн ч илстэй ээж барьж бол ямар мундаг юм бэ миний охин чи ингээл би чи гэртээ зүгээр савсилцэл гүйжлэдэг хүн байсан бол ингээд 1000 км туулж ирээд патгаар царайтай болоод ирнэ гэж төсөөлөг юм шиг. Тэгэл өстэй ямар мундаг юм бэ миний охин чи өстэй гээл. Тэгэхэд бол үнэхээр гой санагсан надад бол яг л нэр үнэхээр өөртөө маш том рекордыг тогтоож чадсан. Баруун шиг гарч исэн бэлэг зүү өнөөс норж ирлээ. Үнэхээр гоё наа. Хэлэгч үг алга. Би ингээ хичээл зогсноос хойш анзаархад манай үеийнх миний одоо яг үеийнх юм бол ерөөсөө тийм морин соёл энтрийг бол яг гүнзгий сайн мэддэггүй юм байлээ. Одоо ингээд 1000 км уралдаж байгаа гэд им уралдаан гээ хэлээд тахт ч одоо морин аялал чи яасан бэ ч юм уу. Тэр чин тэгээ амархан бидтэй ч юм уу. Тиймэрхүү ер нь тийм юунууд сэтгэлдлүүд их ирж исэн. Хүнээс маш их эр зориг, чадвар, төвчээр шаарддаг гэдгийг одоо хэлмээр байна. Тэрнээс зүгээр нэг морин дээр суучих юм бол тэгэл явж байгаа л орчин гэсэн асуудал ерөөсөө байдгүй. Өртөөний хооронд одоо ямар их төсвөр төвчээр одоо морин мэдрэх ямар их асуудал гардгийг бол би өөрөө биеэрээ мэдэрсэн учраас энэ бол хэцүү байдаг юм аа л гэж хэлээ. Нөгөө хангай газар чинь нэг хувц мовч ер нь чийг даачаараа хатахгүй орой моройдоо. Тэгээ тийм үед бол ингээд би яг өөрөө бодоод үзэхэд урд нь яг тэгж нэг усан борооно энэ төр ер нь морьтой бараг тавьж байгаагүй юм байлээ. Ер нь үзээгүй юм аа их үзэж явсан. Тэгээд ер нь л тэгээ өдөр ирэх тусмал айгу гоё исэн шүү дээ. Бороо моронд нороод энэ бол надад ирж байгаа туршлага гэж бодохоор л ер нь тий дахин явал гоё исэн надад. Уралдаан болыг мэдээж очсон яг уралдаа эхэлсэн цагаас л ер нь хин вэ гэдэг нь мэдэгдэн. Гэтэ яг нодно ингээд нэвтрүүлэг үзэж явах явцад бол намайг ингээд ийм сул талтай байна гэдэг хүмүүс хэлжсэн л та. Тэр болгоныг би одоо яг зарим нь үнэмч байсан, худлаач байсан бүгдийг л одоо засаж уралдахыг бодно мэдээж. За монголчууд эрт дээр үеэсээ одоо морин спортыг одоо дээдэлж морин спортоор одоо уралдаж одоо зингэж ирсэн ард түмэн ингээд морин спортын бас нэг шин төрөл болох морин өртөө гэдэг ингээд 1000 км-ийн одоо морин спортын одоо уралдаан тэмцээнд одоо түрүүчийн одоо уралдаан тэмцээнд оролцсон Дундгой аймгийн Харьяатай амжилттай оролцсон манай залуучууд бас байна. Тэгээ энэ жилийн уралдаанд одоо Төвшинбаяр овогтой Дуламжуу маань оролцож байгаа. Ингээд
бид бүхэн бас дуламжийн үеигаа аймаг орон нутгаа төлөөлөд оролцож байгаад нь бас баяртай байна. Дуламжийн үеигаа бас дэмжиж гин ингээд бүгдээрээ сайхан дэмжиж дуламжийн үеигаа төрүүлэхийн одоо төлөө одоо аймаг орон нутгаараа одоо дэмжээрэй гэдгийг бас та бүхэндээ уриалж байна. За Дундгой аймгийн Дээрэн сум гэдэг бол эртээрээс уяачид ордны үлгийн алдартай сайхан сум юм аа. Дундгой аймагта Дундгой аймгийн гал шар сум гэсэн нэрээр алдар цуутай байсан. Хорддаар мөн уяачтаараа сайн малчтаараа алдартай ийм сум юм аа. Тэгээд Монгол брэнд мориортөө 2021 тэмцээнд бол Дундгой аймгийн Дээрэн сумаас 2 залуу маань амжилттай оролцоод ирсэн байгаа. За 2022 оны мориортөө тэмцээнд бол Дулуун жумаан дахин оролцохоор болсон байгаад одоо дээрэнчүүд бид бол туйлын баяртай байгаа. Тэгээд дээрэн сум төдийгүй дундгой очууд маань нутгийн хоохныг бүгд дэмжиж одоо хамтарч ажиллах хаа гэдэгт найдаж байна. Дээрэн сумчин бол хурдтай, дуутай, хууртай, ерөөс бүх юмтай одоо тийм сайхан үлгийн нутаг. Тэгээ манай тэр дундаа энэ бомбот баг одоо тэгшээ онхор болвол өстой. Дээр үеэсэн хурдны морь, дуу, хуур ямар ч уртын дуу бүх юмны одоо ангатагч тийм сайхан үлгийн нутагт төрсөн. Өстой жинхэнэ тэгшээ онхрын унгнууд миний хоёр хүү бол тэгээд бүх юмыг базаагаал явуулна да. За мэдээж 2022 онд бол нодон жилийнхээс илүү хүчтэй, төвчээртэй, тийм муу санаатай туу явуулж орж ирэх болно. Тэгээд намайг одоо өмнө үзээд дэмжсэн, одоо ч гэсэн ингээд үзээд дэмжиж байгаа хүмүүстэй бүгдээрэнд нь итгэлийг алдахгүй сайн оролцох болно л гэж байна. Тэгээ Америк улсын Нью-Йорк хотод оршин суугаад ачлалахын гэр бүлтэй маш их баярлалаа гэдгийг дахин хэлмээр байна. Үүсэл гарал үндэсний өвөөрөө гоёх гэсэндэ ахуй соёлоороо залуус ичихгүй гэдгийг харуулахаар Дэрэнгийн охин эргэж ирлээ. Сэлгэх мордийнх нь уяа хөнгөн өртөө бүрийн манлаа байх болтугай. Монгол брэнд морин өртөө